Дог бүгийг иймэрхүү байдлаар хийх юм бол үнэхээр гоё амттай байдаг. Амталсан хүн бүр дахиад идье гэж гуйдаг гэж боддоо. Олон ногоотой ер нь амтлагчтай хоолны яажгаар ногоог бол бүр заавал идэх хэрэгтэй. Тэр биений хүчил шүлтийг тэнцвэржүүлэхэд туслана. Салаад болон хоолоо амтлах 3 амтлагчид танилцуулъя. Гүүчүүжан, гүнжтийн өр, сахар орно. Гадуур төрөл бүрийн гүүчүүжан зардыг таад мэдсэйг бол та дэлгүр орохдоо анзаараад үзээрэй. Алийг сонгож авах юм бэ гэж юу? Энэ CJ гэсэн логотойг авна. CJ компани нь өөрсдийнхөө бүтээгдэхүүний дэлхийд дахиндаа борлуулдаг Солонгосын ялангуяа амтлагчны бүр топ компани нэг байгаа. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд ихэвчлэн энэ компанийх байдаг. Манайхаа би өөрөө жоохон халуун ногоо их идэж чаддаггүй учраас тийм амар халуун ногоотой болоогүй шүү. Яг тийм гоё таарсан амттай болсон. Бүгийг илүү гоё амттай болгох надад нэг арга байдаг байхгүй юу? Тэр нь нэг 50-100 орчим миллиграм сүү хийдэг. Тэгэхээр наана гоё сүү амттай ирнэ. Цаанаа жимчгсэн халуун ногоотой байдаг. Хачир хийхэд бидэнд өргөс тэмэх гүнжтийн тус сармис хатаасан далайн байцаа хэрэгтэй. Үрцгийн маань шүлтлэг учраас хоолтойгоо хамт идэхэд хүчин шүлтийн тэнцвэрийг маш гоё баланслуулж өгнө. Ер нь хараад дан дог бүгийн ч өөрөө нүүрс ус айгүй ихтэй, дээрээс нь айгүй хамтлагчтай байдаг учраас ингээ ногоо цагаагаар баяжуулаад идэх юм бол шингэц болон тэжээллэг чанарын хувьд хамаагүй илүү сонголт байх болно. Бүгийн маань 15 минутанд бол хангалттай болчин. Дээрээс нь бясалгаа хийгээд утгаарай. Тэгээс хийлгүүлж идмээр байгаа хүн рүүгээ энэ бичлэгийг явуулаарай.